Ховд аймгийн хөтөлбөр халамжийн үйлчлэгээний газар шилдэг ажил олгогч арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулав. Нийт 3 номинацид 11 аж ахуйн нэгж байгууллага материал ирүүлснээр 2 үе шаттай шалгаруултыг явуулж шилдэгүүдийг шалгарууллаа. Байнгын бид нартай хамтарч ажиллаж зорилттой бүлгийн иргэдийг манай байгууллага дээр ажил хайгчаар бүртгүүлсэн энэ иргэдийг байнгын болон төр ажлын байраар хангаж хамтран ажилладаг нийт аж ахуйн нэгжүүдтэй бас талархснаа илэрхийлье. Та бүхний маань ажлын бүтээмж нь илүү их өндөр үеж, илүү их олон ажлын байр олгож, илүү их олон өрхөд дэмжлэг тусалцаа болоосоо гэж хүсье. COVID-19-аар тахалдагдсан хүнд үед ажлын байраа хадгалж, шинэ ажлын байр бий болгож, ажил хайгч иргэдийг ажлын байраар хангаж ажилласан 4 байгууллагыг шилдэг ажил олгогчоор шалгаруулжээ. Үүнд шилдэг зуучлуулагч захиалагч байгууллагаар Алтан зам компани, шинэ ажлын байрыг хамгийн их бий болгосон байгууллагаар Вестром холт компани, байнгын ажлын байраа хадгалагч байгууллагаар Алтай Экотур компанийн 10 зоогийн газар, бүрэгтэй компани Golden Bakery тус шалгарав. Алтан зам компани Ховд аймгийн Өшөөтийн нүүрсний урхаад дээр нүүрс олборлт бол хөрс суултын ажлыг хийгээд 300-аас 400-аад ажлын байрыг бий болгоод ажиллаж байна. Тэгээ биднээс эндээс болохоор Ховд аймаг орон нутгийн ажилтны 70% нь орон нутгаас бүрдүүлж байгаа. Тэгээд ингэ хөдөлмөр халамжийн үйлчлэгээний эрхлэлтэй газартаа хамтарч ажиллаад ажлын байрны захиалга өгөөд ажилтан ажилд аваад байнгын ажил орлоготой болгоод ингэсэн хүчил зүтгэлийг маань үнэлж хөдөлмөр халамжаас шилдэг номинац дэвшүүлж шагналгаа өгсөн байна. Ингээд цаашдаа хөдөлмөр халамж үйлчлэгээний газартаа ингээд хамтран ажиллаж ажилгүй иргэдэд ажлын байрыг бий болгож улам амжилттай ажиллах болно. За манай Вестром компани баруун өстө болон Ховд аймагт цементний үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тэгээд энэ хүнд нөхцөл байдлын үед бас хөдөлмөрийн хилцээ хамт олон энэ жил болгоно уламжлал болгон зохион байгуулалт арга хэмжээг бас тасралтгүй явуулж манай компаниг шинэ ажлын байраа бий болгож компаниар шалгаруулсанд бас баяртай байна. За манай төсөл энэ нөхцөл байдалтай холбогдуулан төслийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Энэ намар нөхцөл байдлаа шалтгаалж амжилтаа хэрэгжүүлээд ашиглалтанд өгнө. Ирэх хавар ихэд манайх тогтмол ажлын байраа 300 хүний ажлын байраа тогтмол хадгалаад ингээд хэрэгжүүлээд төсөл маань үргэлжлэх явах юм аа. Өнөөдөр хөдөлмөр халамжийн газраас үйлчлэгээний газраас зохион байгуулсан 2002 оны шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгарсандаа юуны өмнө баяртай байна. Тэгээд за манай 10 ресторан бол 2018 онд байгуулагдсан. 2 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. За 20 онд бид нар олон улсад дэгдсэн цар тахлын улмаас үйл ажиллагаа хэдий доголдсон ч гэсэн ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө нийт ажилчдынхаа хүчин чармаалт тийм хүчинд ингээд ажлын байраа хадгалж үлдлээ. За энэ утгаараа бас ингээд өнөөдрийн шагнал ингээд урамшуулал авч байгаа студийн баяртай байна. Цаашдаа энэ тахлаа ямар хугацаанд үргэлжлэхийг бид нар бол мэдэхгүй. Гэхдээ энэ хугацаанд бид нар бүхэл нөөц бололцоо бүх зүйлээрээ энэ улсны даван гарах болно. Тэгээд 2021 оны хувьд бол бид нар манай компанийн зүгээс 10 рестораны салбар болох 100 рестораныг нээгээд ажиллуулж байна. За энэ 100 ресторан бол ийм байдлаар 6-7 хүн байнгын ажлын байраар хангаад ингээд ажиллаж байгаа. За ингээд та бүхэнд баярлалаа. Манайха 2018 онд анх Golden Bakery-гээ талх нарийн бов торт бялууны чиглэлээр үйлчлэгээ явуулж эхэлсэн. 19 онд Irish гэдэг рестораныг нээгээд үйл ажиллагаа явуулаад хүртэл ажиллаж байна. Одоохон манайх 15-6 хүний үндсэн ажилтнанд ажлын байрыг хангаад явж байгаа. За ингээд өнөөдөр хөдөлмөр халамжийн газраас ингээд шилдэг ажил олгогч номинацид нэр дэвшээд ингээд шагнал авсандаа баяртай байна. Манай байгууллага нь цаашдаа ингээд хөдөлмөр халамжийн газартайгаа хамтарч ажиллах болно. Шилдэг ажил олгогч байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг танилцуулж урамшуулах зорилгоор 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн арга хэмжээний шилдэгүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.